Сайн мэцхан уу та бүхэндээ үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Зя дараагийн бичлэгтээ давтаа морил. Би тэмцээнийхэн дараагаас ер нь бол яг жингийн талаарх нэг тийм видео хийгээгүй штэ. Тэгэхээр би тэмцээний дараа миний видео тохиолдсон. Тэгээд би одоо ямар байгаа, цаашдаа яах зорилготой байгаа талаараа та нартай ярилцъя гэж бодлоо. Тэгээд ингэсэн манайхаа. За би ингээд тэмцээнд орох хүртлээр бэлдэж байгаа үйл явцхан влогийг оруулсан шүү дээ. Тэгээ би яг тэмцээнд орохдоо миний өндөрчийн ер нь бол 168. Тэгээд 55 кг-тай болж орсон. Анх би фитнесийн хаалгыг татахдаа 70 кг байсан. За тэгээд жингээ хасаа дунд нь одоо body profile 6 даруулаад тэгээд араас нь тэмцээнд орох шийдвэр гаргаад тэмцээнд орсон. За тэгээ тэмцээний дараа яасан бэ гэхлээр би бүр амар идсэн. Ингээд за яг тэмцээнд дуусаад тэр өдөр ингээд яг зүгээр шүлмэл хийдэг ингэж л байгаа юм л та. Тэгээ маргааш нь яг нэг амар өсөртэй юм мэдээгүй. Тэгээ тэрний маргаашаас нь ерөөхдөө бол нэлээ идсэн. Тэгээд өөрөө ингээд бэрсдэлхлээс нь л халтаа гэтэл яг нөгөө одоо ингээд ямар тэмцээн байгаа юм биш гэж ингээд бодсон. Тэгээд тэнгуүтээ одоо нөгөө тэмцээнийхаа туршид бэлдсэн нэг 2 сар гарны хугацаанд идэхээс татгалзсан идэж амжаагүй идэхийг хүссэн ч идэж чадаагүй юмнуудаа бүгдийг ингээд идсэн. Тэгээд идэхдээ нэг дор айгүй ихээр идээд тэгээ нөгөө удаан хугацаанд ингээд дэглэмтэй байсан би маань сахар оруулаагүй байсан би маань гинт сахар гурил ороод ирэхээр за одоо энэ хүн чинь ингээд юу яачлаа шүү. Эдэд эхэллээ шүү. Нэгээс өөх болоход хөрөмтлүүлж хил та. Тэгээ миний би айгүй хөөхөлсөн. Тэгээд тэрнээс л жоохон сэтгэл санаагаар унаад арай гэж ер нь тэр хүртэл ингээл надаас чинь нэлийн төвчөр гарч байгаа шүү. Тэгчээд ингээд буцаад би ингээд баллаа ичлаа гэж бодоод тэгээ тэрэндээ жоохон сэтгэлээр унах мэдрэмж авсан. За тэгээ буцааж ингээд яг тасгалаа бол хийсээр л байсан. Гэхдээ яг ингээ хоолоо ингээд яг барьж явах тал дээр бол нэлээд сахилга бат суларсан хэдэн сар ер нь бол тэмцээний дараагаас тэгээд 1 сар хүртэл бол нэлээд гэсэн. За тэгээд ер нь бол яг тэмцээний дараа ингээд 5-6 кг нэмэх нь бол угсаа ойлгомжтой. Тэр бол нормал асуудал. Гэхдээ миний хувьд гэвэл баг 10 идэлсэн бах уу. Тэгээд жингээж үцгээс яагаад тэгээд жин дээр ч нэг зогсохгүй яваадсан. Тэгж жагаад за одоо ингэж болохгүй. За ямар ч заавал ингэ тэмцээн инээ дэрэг гэхгүй ч гэсэндээ би чи ингээд биеэ ингээ гоёр байдлахыг хүсэж байгаа шүү дээ. Тийм болохоор хамгийн гол нь бас эрүүл байх хэрэгтэй гэдэг утгаараа за юм сахараа боли, гулаа боли тэгээд айтайхан хооллоод явъя. За яши бодоод тэрхэд бол хоолоо зүгээр өмнөшгөө ингээд идэ явсан. За тэгж жагаад би дахиад тэмцээнд орохоор шийдсэн. Тэгээ энэ удаа болохоор найз залуутайгаа хамт тэгээд одоо ерөөхдөө бол тэмцээнийхэн бэлтгэлд орсон, дэглэмдээ орсон явж байгаа. Одоо миний жингийн хувьд гэвэл яг одоо бол би 67 байгаа. Тэгээ өөхний хувьд яг бэлчим масны хувьд бол гайгүй. Тэгээ өөхний хувьд жоохон нэлээд байгаад байгаа. Тэгээ тэрийг хасах юм дээрээ анхаарад явж байгаа. За тэгээд манай найзлын хувьд бол бэлчим мас харин нэмнэ. Тийм нэг хөөгөлтэй багтай болохоор арай өөр юм идээд өөр хоолны дэглэмтэйгээр явж байгаа. Би бас өөр байгаа. Тэгээд бид хоёрын багш бас өөр. Манай багш болохоор одоо энд Солонгост байдаг. Тэгээ самбуугийн өвдөр Төв сан гээд фитнесийг байгуулсан. Нима гээд багш байгаа. Тэр багш дээр явж байгаа. Манай найзлын хувьд болохоор Монголоос онлайн багш авч байгаа. Тэгээд бид хоёр ирэхэд бол би бол багш дээрээ 7 хоногт 2-3 очиод бэлтгэлээ хийж байгаа. Тэгээ бусад өдрүүддээ найзлуудаа хамт гэр хойрлож юм дээр хийж байгаа. Тэгээ хоолоо бол өглөөдөө хамт хийгээд тэгээд манай найзлуу надаас арай илүү хэмжээгээр би арай бага хэмжээгээр ч юм уу тэгээд идэ явж байгаа. Тэгээд
нэг ингээд би ер нь бол ингээд багасаа амар тарган байсан байхгүй. Одоо би ингээд энд бахан зураг оруулж байгаа тавдарангийнхан. Тэгэл ер нь энэ үеэс л тарган байсан. Тэгж жаад би хамгийн амьдралаа тонхойсон үе маань бол тэр тэмцээнд орсон байж тээ. Тэгээд би ер нь энэ байдлаа ингээ амар авч үлдэн ингээ бодчихсон байхгүй. Тэг би үнэхээр өөрөө маш дэлээгүй амар тэнэг. Тэгтээ хай би чаднаа. Тэгээд яг тарган байхын зовлон тонхой байхын жаргал гэдэг шиг. Зовлон ч явах тэгэл ирүүл сарвал байвал болно л да. Гэтэ яг ингээ нөгөө өөртөө ихтэй байх байдлаас сэтгэл санааны зүйл бас хамаардаг болохоор би ингээд өөртөө ихтэй баймар байгаа штэ. Мэдээж ингээл жоохон жиниймээ таргалаа тэгээ хувц сунарч гэснээ ингээд таарахгүй ч юмсгүй болол нэг өссөн хувц юмс чадахгүй байгаад хаар би жоохон өөртөө итгэлгүй. Тэгээд эндээс ингээд сэтгэл санааны асуудал гарч ирэх учраас сэтгэл санааныхан байдал дээр ш тэр өөртөө итгэх байдал дээр ш тэр тэгээ би ер нь бас энэ спортоор ингээд гоё явахыг хүсэж байгаа болохоор илүү ингээд өөрийнхөө биеийн дээр ингээд туршлага бас суримтлуулж байгаа гэж бодож байгаа энэ үйлөвц дээр. Тэнгүүд за эхнийхэн тэмцээнээс би одоо ингэсэн юм чинь одоо хоёр дахь дээр дараа нь ингэх ястай мэн гэдэг ингээд анхаараа туршлага суугаад явж байгаа үйлөвц гэж харж ийн. Тэгээ дараа нь хин нэгэнд ч гэсэндээ одоо миний ингээд туршлага хэрүүлэх юм бол энэ туршлагаасаа ингээд хуваалцаад гоё явахыг хүсэж байгаа. За тэгээ нэг тиймэрхүү дээ та бүхэн ч гэсэндээ миний үйл явцтай хамт байгаараа би үйл явцаа ойр орхон оруулаа явъя гэж бодож байгаа биеийн үр дүнгээ ч гэсэндээ харуулаад тэгээ идж байгаа хооллолт тасгалын хувьд ч юм уу тэр зүйлээс ингээ хуваалцаад хайдтай явъя гэж бодож байна. Тэгээ би өөрчн яар гэж бодлоо. Тэгээ нөгөө найзлаад байгаа одоо энэ одоо хамт бэлтэж байгаа болохоор илүү хантай байгаа нэг дэмнээд явж байгаа. Тэгээд энэ удаа арай тийм илүү дэжгүй байна гэж бодож байна. Тэгээд та бүхэндээ энэ бичлэгийг ингээд дуусгая. Тэгээд асуух зүйл эсвэл надад зөвлөх зүйл байвал доор коммент хэсэгт юм уу тийм бичиж болно. Тэгээд баяртай.